Аслагдсан сум бүс нутгууд дээр энэ орчин үеийн цорын байгууламж болгох ажил ямар үйл явцтай явж байгаа юм те гүйцэтгэх хэр байгаа юм гэдэг дээр бол ажиллалаа. Үр дүнгийн талаарх мэдээллийг өгөөч. За түнчлэн тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Энэ талаарх мэдээлэл өгөө. За өнөөдөр манай ажлын хэсэг Улаанбаатараас 1000 км-ийн цаана Цэвдэгтэй юм дархтын хотгор байгаа Улаан улс суманд ирж ажиллаж байна. Энэ 48 дугаар өргөргөөс хойш байгаа юм Цэвдэгтэй нутагт ер нь юм ариун цэврийн байгууламж, бохир цэврийн шугам бол маш хүндрэлтэй, байшин байхад хүртэл ер нь хүндрэлтэй байдаг. Тэгээ энэ Улаан улс суманд өнөөдөр бид нар 13 жил гацаад баригдсан анхны каркасан барилга дотор одоо сургуулийн барилга дотор зогсож байна. Тэгээд энэ суманд анх удаа ариун цэврийн байгууламж баригдсан байна. Тэгээ яг ороод үзэхээр уулын сайхан ашиглагдж байна. За гол асуудал нь одоо энд бол эколог системийн ийм одоо цэвэршүүлэх байгууламжийг байршуулсан байна. Гэхдээ энийг цаашид одоо хэрхэн лагийг авахын за ариутгагдаад эн чинь 98% одоо цэвэршүүлсэн усаа гаргаж чинь тэр усыг соруулж авах бохирын машин байхгүй байна. Энийг уул нь соруулж аваад одоо энэ мод цэцэг услагч байдаг юм уу те ийм бусад хэрэглээнд уул нь ашиглаж болохоор гэтэл тийм бохирын машин байхгүй байна. За мөн дээрээс нь одоо энэ сургуулийн сангийн ажилтнанд сургалт явуулж өгөөгүй байна. Гүйцэтгэгч нь сургалт явуулаагүй учраас яаж лагаа цэвэрлэх юм, яг энэ систем нь яаж ажиллах юм, эвдрэл гэмтэл гарвал яах юм гэдэг асуудал огт мэдэхгүй байж байна. Тэгэхээр сая бид нар бол газар дээр нь барилгын хөгжлийн төв, боловсролын ерөнхий газартай хамт ирж одоо ажиллаж байна. Тэгээд барилгын хөгжлийн төвөөс маш сайн одоо хяналт тавих шаардлагатай байна. Сургалт энэ гүйцэтгэгч компаниудаар ганцхан удаа биш олон удаа бүр ингээд эрсцийг бүртгээд аль сум орсон байна, ороогүй байна гэдгийг бас одоо шалгаж дахиж сургалт явуулах хэрэгтэй байна. Энэ рүүгээ аюугаа оруулаад сарж авах юм уу? Системээ яаж зогсоох юм? Энэ хэрэглээгээ их очихтой зогсох гэсэн. Тэнд тогоос халах юм байна тийм үү? За та одоо яг хийгээвэл одоо ойлгочихж байгаа юм байна тий. Тий энэ зааварчилгааг бол сумынхан сантехникчд бүгд өгсөн байгаа тий. Өгсөн байгаа юу? Тий сантехникч. Та сантехникч шүү дээ. Та асуух юм байна уу? Одоо сурах гэж бодъё. Одоо яах вэ? Одоо сурна гэхэд бол яг үнээр мэдэхгүй байна. Тэр мэдэхгүй шүү дээ. Үүнээс гадна бас бид нар энэ сургуулийн болон сумын удирдлагуудад энэ одоо бас улсын хөрөнгөөр баригдсан цэвэрлэх байгууламжийг сайн одоо арчилж, хадгалж, хамгаалж аль болохоор урт хугацаанд ашиглах тал дээр санаалжлахтай ажиллаач, сэтгэл гаргаач гэдэг асуудлыг тавилаа. Тэгээд эдгээр маань ч гэсэн ер нь сэтгэл гаргана гэж байна. Тэгээд дараагийн ээлжинд манай ариун цэврийн байгууламжийн энэ ажлын хэсэг дараагийн ээлж заавал байх шаардлагатай байна. Юу вэ гэхээр одоо энэ аслагдсан сумдад ядаж ингээ бүсчлээд бохирын машин авчих шаардлагатай. Тэгжээж одоо энэ чинь нэг юм том бүрэн тогтолцоо болох гэж байна л доо. Тэгээд үүнээс гадна одоо жишээлийн 13 жил гацаад баригдаж байгаа энэ сургуулийн өөрийнх нь нөгөө зураг төсөвтэй байсан ариун цэврийн байгууламж нь хуучин технологиор байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний сая энэ шинэ барьж өгсөн эколос энийг одоо холбох шаардлагатай. Эсвэл нөгөө хүчин чадлыг нэмэх шаардлагатай болж байна. Сүүлийн үед ингээд дүнгиж ашиглалтанд орж байгаа байшингууд нь ариун цэврийн байгууламжгүй ч юм уу тэр нь одоо орчин үеийн технологийн шийдэл байхгүй байвал бидний хийсэн ажилд бас ингээд нөгөө нийт бүх сургуулиудаа бид нар чинь модон жорлыг халах гэдэг. Гэтэл ингээд шинээр модон жорл нь нэмэгдэх гэдэг нь шүү дээ. Шинэ сургуультайгаа. Тэгэхээр энэ бол одоо байж боломгүй зүйл өнөөдрийн 21-р зуунд. Уул нь ингээд яг газар дээр ирээ манай багш нар албан хаагч нар ингээд ярихаараа үнэхээр
манай ингээд жоох хүүхдүүдийн цэвдэхтэй заримдаа өлдөө хасах 40 50 хүрдэг ийм үед одоо эдэр 9-ийн хүүтэн жоох хүүхдүүд дотор пиццад гараа угааж байгаа нь үнэхээр сайхан байна. Ийм сайхан сургуультай болоод дотор 0-тай болсон чинь сургуультай явах гэж яардаг болсон бэ нэ сайхан юмнууд сонсож чинь. Гэхдээ бид нар энийгээ урт удаан хугацаанд хадгалмаар байна. Цаашид шинэ сургуулаа яг орчин үеийн технологи бүхий энэ цэвдэхтэй бүс нутаг тохирсон ийм шийдэл бүхий ариун цэврийн байгууламжтай байрмаар байна. Тэгээд одоо Хөвсгөл аймагт бас өшөө санаа зовох юмнууд байна.